юу лээ эрийг бүү бас уулыг бүү биш үү лээ. Эрийг бүү бас морийг бүү ус илүү юу лээ уулыг бүү юу уул гэдэг лүү. Hello bitch. Hello bitch. What's up? Намайг Only Legend дүүдэлтэй. Yeah boy. Тэгш. Өнөөдөр зүгээр makeup юм. Тэ уран баггүй. Юу гэж би ер нь бол янз бүрийн юу ашигладаггүй. Тодорхой брендийн бүтээгдэхүүн ашигладаггүй. Зүгээр ямар ч байсан. Таардаг ашигладаг. Тэгээд тааруулах гэж бүр янз янзаар үзэн за. Oh my god. Тэгээ ер нь бол би өмнө нь ингээл хямдхан юм ашиглахгүй. Ямар арчмаа нөрөн шигтэй амар маяглаад хуцдаг байсан. Тэгээ одоо ер нь аль зарим нэг шингэх шаардлагагүй юм хүн бол хямдхан байхад зүгээр юм лээ гэдэг ойлгосон. Шингэх шаардлагагүй гэхээр одоо жишээлбэл юу ихтэй? Юу лээ? Eyeliner. Oh my god, би сүүл чиний бас eyeliner ингээд бүтэн таглахгүй өргөцсөн би татцсан болов уу? Тэгээ одоо юм маскара зэрэг бол хямдхан ашигласан ч болох юм шиг санагдсан. Тэгээ let's get into it. Би нэг болох англиар ярихгүй гэж байна. Гэтэ заримдаа ингээд өнөөдөө яг англиар нь хэлэхлээр ингээд байхгүй. Ингээд гоё ороод идэв штэ. Okay, so танараар сонирхох юу байна да? Надаар яах вэ? Би ч яг байж л байгаа заяа. Тэгээд цаашдаа бол байн бичлэг хийх болохоор угаасаа нэг сонирхох яриад ах чадлага байхгүй гэж бодож байна. I missed you guys so much. Танарыг ямар сансан. Хэрвээ яг анхудаа үзэж байгаа юм ч болно заяа. Анхудаа үзэж байгаа бол гоё юу хийж байгаагаа бичихгүй. Тэгээд өөр сонирхолтой өөрийнх нь талаар юм бичиж болно. Би л амар сонирхож байна. Чамайг сонирхож байна. Хүүхдүүд яагаад гэдэг үлээ? Oh my god. Би ингээд одоо ингээд хөксөрсөн чинь хөксөрөхт гэж дээ. Бөөмөр болсон чинь шиг юу гэдэг юм бэ? Анаа болсон чинь. Анаа болсон чинь эйгөө юмнаас хоцроод байгаа юм санагдаад байгаа. Сайхан тэнгууд ингээд дүүтэй ах чи амар ашигтай заяа. Сайхнаа coconut wada гэдэг юм болж гисэн. Now I'm back to being cool and trendy again. How do you do, fellow kids? What? За. Юу бичлэг хийхгүй тахлаар амар ингээд бишүүрхээ ичиж мичээ. Тэгэж дээ. Ингээд юу яж авахгүй юу? Ингээд хүнд чинь амар амьдралын олон юм тохиолддог тоо. Тэгвэл тэн дондаас хамгийн асуудалтай нь хосын асуудал заяа. Тэгэн ингээд мөнхий яригдчихийдэг. Тэгэл би яжиж ингээд амар хэцүү зовлонтой группүүд тэгдэг за. Жишээлбэл нөө юу лээ? Бүсгүйчүүдийн нот шиг нэ та нар мэдв. Тийм, өөрчлөлөө эхнэрүүдийн ертөнд эзэнгүй загтал билүү? Нэрээ нууцлсан загтал билүү? Тийм. Сэтгэл зүйчдийн групп мөр. Би өөрөө одоо сэтгэл зүйч болсон. Баяр хүргээрэй. Тийм. Тэгээд тэр группүүд дээр ч ингээл ямар хэцүү юм бичдэм бэ те. Ихэнх нь ер нь бол зандаа гэрлэлт хосын асуудал заяа. Тэгээ үлдсэн нь одоо арх донтолт ихвчлэн заяа. Манай Монгол хүмүүс тулгарч байгаа асуудал нь хосууд биеиндээ за ойлголцохгүй байх бас гайгүй. Ойлголцохгүй байх ч угаасаа л гарах асуудал заяа. Тэгмэд ойлголцохгүй байхаас гадна ингээд гараар тавилт гаж дон арх
мөрөөдө тоглоомны донтолтонд орсон гэдгээ одоо хэлэхгүй байжсэн нэг ингээд айл 2-3 жил болоод тэгээ эсвэл бүр ингээд 5 жил нуугаад 10 жил нуугаад явцсан ч юм уу тийм асуудлууд хүртэл амар их байдаг зан. Тэрийг бол амар хэцүү байхгүй. Тэр чинь ингээд 2 хүн байж хат нэгдэлтэй амар хохиролтой. Яг тэгэхээр энэ талын заа яг донтолтоноосоо болоод энэ хүн угаасаа хохирдог байсан юм нэ. Тэрийг хилээд энэ хүнэн заа. Окей би энэ мөрөөдө тоглоомны донтолттой ч юм уу архины донтолттой юм байна. Окей ямар хүнтэй дийл хийж байгаа юм мэдээд тэгээ окей зөвшөөрвөл болон зөвшөөрөхгүй бол саалж болно те. Ингээд 2 хүн нэг нь ядаж шийдвэр гаргах хэрэгтэй баймаар байхгүй. Тэнгүүд тэрийг нэг нуужснаа ингээд гэр бүлийнхаа одоо бүх хадгаламжны мөнгийг ингээд тавиад тууцсан ч юм уу те. Эсвэл ингээд нэг юм сонин группүүд ч юм уу юм вебсайтууд дээр ингээд чадлагдаг эмэгтэйчүүд рүүгээ гэр бүлийнхаа бүх хадгаламжны мөнгийг явуулж муулсан ч юм уу те. Хэрвээ тэгэх гэж байгаа бол ер нь хүнд ер нь саад болоод юм. Өөрийгөө ямар хөө гэдгийг мэдээд тэг өөрөө ингээд хохирлоо өөрөө аваа явчихдаг байвал зүгээр байхгүй юу. Тэгэхээр амар нүрээ бодох ч юм шиг. Дарайл эхлээд би өөрчлөө. Тий хохирлоо ингээ өөрөө аваа явцдаг байвал болж байгаа. Угаасаа хүн өөрөөсөө олж дандаа хохирдог. Тэр нь зүгээр. Тэгээ өөрөө тэргээс хандавж туулаад чаддаг байх хэрэгтэй. Тэнгуут ингээд хүн хохирох айгүй мохоо. Надад л мохоо санагддээ. Ер нь муухай санагдчих ёстой байна бодоодсэн чинь. Тэггүй бол чи боддоо. Юу хэлэхгүй хүн хохироогоод яваад байлаа. Тэгээ бүх хүн хохироод болчлаа. Тэгээ хүн хохирох нь ингээ үзэгдэл. Тэгэл ингээ үзэгдэл улам ингээл дордоол явах байгаа. Тэгээ бүгд ингээ хохирохдоо бэлэн байгаад явж явах хэрэгтэй юм шиг те. Тэгэхээр анханаас ер нь хүннийг хохирохгүй бай гэдэг майндсет ингээ бүхэл бүтэн нийтээрээ соёл болоод ингээ суучих юм бол ерөнхийдөө өөдөл нь шүү дээ. Өөдлөх айл үүднээсээ тий өсөх nation хинээс хэмэдэг. Өнөрөөгөөс За би ингээд skin care болвол юу байдаг гэхгүй юу? Миний хайрс бол амар хуурай шилттэй. Тэгээ чекшүүлэх юу ч байсан хамаагүй түрчдээ шүү. Гэтэ яг бас гайгүй юм гэж хичээд гэлтэй. Тэгээ энэ болохоор манай ээж мэж хамаатан нас ингээд өглөж ирсэн гэж. Цагаасараар бэлгэнд ирсэн юм аа. Цагаасараар бэлгэнд ирсэн юм чинь бас те гайгуунуудын нас өөрөө хэргэлчин гайтайнуудас байд юм аа. Тэгээ нөгөө авч байгаа хүмүүс нь өөртөө мэдэхгүй шүү дээ. Бас тэрэм да гайтай гэж бодож аваад хүнд өгөхгүй нь л ойлгомжтой. Хөөрхөн савлгаатай тий боломжийн юм шиг харагдаад аавна. Тэнгүү тэр нь одоо надад харшилдаг ч юм уу тэгж юм энэ байж болно. Гайтайнуудыг би зүгээр яах ёстой юм бол та нар юу нэ гэдэг. Би бол зүгээр ингээд нэг шургуулгандаа хийгээ мартчихдаг заяа. Тэгээд нөгөөх нь ингээд хугацаанд дуусаад тэгээд хугацаанд дуусангууд би бараг баярлаж байгаа юм уу яагаад байгаа шүүд. Яашгүй тий хай. За ингээл болцсон заяа. Би хэрвээ өнөөдөр нь удаан гадагшаа удаан ч гэжтэй. Яг нууцаа дэлгэж шít. Намны тас төрөхдгөө гэдгээ шившгээд тархиж шít. Ер нь бол тийм сүүлийн үед нарны тос төрөхдөг болж байгаа юм. Тэгээд энэ хараа нарны тос төрөхдгөөгээсээ болоод ингээд ийм цаахаар юу сэвхтэй арьстай болцсон за. За тэгээд гадагшаа гарах байсан бол би нарны тос төрөх байлаа. Гэхдээ би өнөөдөр боосоос чөлөө авцсан. За тэгээд ингээд эхлээс хуур мейкапнаас угаасаа эхлэх нь ойлгомжтой тийм үү? Шур мейкап энэ дангаараа болтгүй маа. Би ерөөсөө явж өөр юм авчихсан заяа.
Энэ бас дээрээс нь нэмэгдчихэж гоё болт юм билээ. Нэг нь жоохон шингэн, нэг нь жоохон өтгөн. Би заяа саяхан нэг юм жоохон юм арай гайгүй одоо нэг Charlotte Tilbury, Fenty юу гэдэг лээ, Dior Mior оруулж ирдэг тийм дэлгүүр рүү орсон байхгүй юу. Тэгээд би ингээд хүсвэл юм худалдаж авч чадан заяа тэгж яхад ингээд амар сонио. Одоо би тэднээс худалдаж авч үзээгүй байгаа болохоор миний арьсан таарах хэсгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ би ингээд худалдагчд нь ингээд юм асуух гэсэн чи бүр ингээд хариулж ядаа заяа. Ингээд ерөөсөө үг хэлэхгүй. Тэгээ би өөрөө болохоор ингээд юм юу лээ энэ ч юм. LA Girl, Maybelline хоёрыг хэрэгэлдэг юм аа, эмэрхүү юм хэрэгэлдэг юм аа. Тэгээд танайд байгаа энэ foundation-ууд чи юу ямар хөө consistency-тэй вэ? Би өөрөө жоохон хуурай арьстай гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээл нөгөө охин нь ингээл одоо LA Girl, Maybelline хоёр чинь ингээд жоохон хямдхан талдаа орж байгаа шүү дээ. Тэгээ хямдхан болохоор нь тэгсэн юм уу? Яасан гинтл шууд ингээл хэрэглэж жижиг нэг шүү дээ. Хөрөөстэй тэгвэл чамд Dior цохиж магадгүй. бүр ингээд амар өдөөдтэй би бүр тэр хандлаганаас нь олоод би ингээд юм авчдаг чинь билүү гэж амар дургу гэж байгаа байхгүй юу. Тэгээ гинт бодоодсэн чинь үхсэн энд одоо би ингээ мөнгөтэй гэдгээ мөнгөтэй би нэг аим мөнгөтэй шүү дээ. Карманда мөнгөтэй явж байгаа гэдгээ батлахын тулд би энэс юм хөдөлж авах хэрэгтэй юу гэж бодогдоо шал дургу өрөөд гараа ивцсэн. Тэндээс уулын би нэг юу илээ ямар Brazilian bonbon cream. тэр мэрийг авъя гэж бодчихсон байхгүй юу. Гоё өнөртэй scrub байдаг мэдэг гоё өнөртэй биеийн тос мас байдаг гэх юм тэгж бас автомаар авахгүй юу. Тэгээ яг авъя гэж бодоод байжсэн чинь тэр тгийж аашлаа шал дургу өргээд тэгээ би ер нь хүсэн чамд батлах албатай мó гэж одоо би ер нь хэрүүл их дургугүй. Зүгээр дугаал гараа явж аав л таа. Because what do I have to prove these bitches for? You know? Энэ надад хандлага ерөөс амар таалагдаагүй. Тэнгүүд миний байнга авдаг дэлгүүр болохоор ингээ айгүй хөрхөн надаа энэ таарах юм бол энэ аюуд ажгүй шүү дээ. Таны арьс ямар юм шиг үнэ гарандаа түрхээд үз. Энэ нүүрэндээ түрхээд үзсэн ч болно. Ингээд хальт энэ хэсэгт ингээ жоохон төгсж үзээд авчих гэдэг амар хөөрхөн ингээд үнхээр тусалмаар байгаа нь мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээ хайр хүрээ би бүр тэндээс авах гэсэн юм аваад дээрээс нь нэмээд юм авч байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээ хандлага үүсэн шүү гэдэг нэг ихчнэр Эцэгнээс харилцаанаас харилцаа гэдэг штэ. Тэд нар яг үүндээ өөрсдөө амар балиараа ажиллаж ирсэн аа. Бид нар лөө ингэдэг те ингээл өөдөөс нь ингээд сонио харьцаад ахаар нь ингээд бие хамгаалахаа тэнгүүд ингээд энэ дэх харилцаанаас харилцаа гэдэг шүү. Тэр гэтэл яг тэр харилцаа ч юм бол яг тэнд айгу хөрх сэтгэлээр ажиллаж байгаа хүмүүс те. Манай оюутан хүүхдүүд бол үнэхээр сэтгэлээрээ бүр ингээд зөвлөгөө өгөөд туслаад би бол энийг ашигладیں۔ Тань энэ тохирч магадгүй энэ нас хөөрхөн гэх ингээд нэг хөөрхөн тий. Ямар дэлгүүрийн талаар би бол тэгтээ хэлэхгүй бас энэ нэр баслаа гэж ах юм билүү те. Тэгээ дээрээс нь магтаад байгаа дэлгүүрээ бас яг хөө хэлж болно л да. Та нарт сонирхолтой байвал хэлье заяа. Тэгээ юмрыг яаж мэдхүү цаашдаа бас те спонсор дилершип тэгээд тийм болчих юм билүү. За ерөнхийдөө бол би бол суурэ болчлоо л гэж бодож байна. Болоогүй байсан ч ахвтээ. Миний ядмагхан мейкап скил болчихвол. Гэтэ пюр нь амар дуртай. Мейкап амар дуртай. Юулээ эрийг бүү бас уулыг бүү биш үлээ.
Эрийг бүү бас морийг бүү усл юу лээ уулыг бүү юу уул гэдэг лүү за боли за ямар ч гэсэн одоо юу яан заяа хүмсгөө дурыг гэхдээ би одоо ингээд хүмсгөө зурж байхдаа юм яриад л хам бол юм бичлэг бүр амар удаан болох учраас ингээд чимээгүй яриад би хурцсах чи заяа Oh shit. Ми бокс. Биш. Тэр нэмэр гой juicy ярианы сэдвүүд байна. Тэгээс жохон gossip талтай ч юм уу. Гэтээс ингээд юм гой амьдрал ярьж байгаа байхгүй. Тэгээ амар их юм сурж байгаа байхгүй сүүлийн үед. Тэр сурж байгаа юм а бас ингээд гой ярилцаад тэгвэл надаас илүү юм сурсан хүмүүс комментэн дээр бичвэл бүр амар баярлан заяа. Тэгээд тэр сурсан юмнуудаа хуваалцаад би бас нэг зөвлөгөө өгөөд аа. За ингээ хоёр тал нь тэгшгэн болсон уу? Ер нь л хөмсгөө янз янзаар яаж үздэг те бүр ёо зарим яагаад байгаа юм бэ? Хөмсгнүүдээ ингээл он жилүүдийн турш ингээл 2016 он 20 он 23 он гэл ингээ яг ухраад үзэхлээр их гачин юмнууд хийсэн байдаг те. Ингээд энэ ч зүгээр юм уу гэл тэрүүгээрээ баг жил явж байгаа юм чи тэгээ тэнгууд нөгөөх нь ингээ одоо хараад хахад бүр бурхан минь тэгээд тэрэндээ жил явцсан байгаа хгүй юу. Тэр жилийн хугацаанд надад танилцсан хүмүүс ч юм уу тэр үед надтай нийлдэг найздаг байсан таньдаг хүмүүс ч юм уу намайг яг тэрүүгээр нь л санаж байгааг яваад. Oh my god. Тэгээ одоо би энэ хүмүүсийг ингээ за энэ гайгүй ах гэж бодоод байсан чинь тас 7 жилийн дараа what the fuck юу хийдсэн бэ гэж бодчих юм бил ботхоос айдас үрчлээ. Яа. За яшгүй тэгээ ерөөс амьдрал яриад эхэлчихээ заа бүр хорхоо үрчлээ. Ингээд юу яадаг штэ хардталтын талаар ярмаар санагдаж байна. Яагаад гэхээр ер нь хардтал тодорхой хэмжээгээр байх ёстой, ёсгүй. Хардталт бол өвчин шүү гэдэг амар тийм яриануд байдаг шүү дээ. Тэнгүүд би ингээд яг өсвөр насны охин байхдаа хардталт бол өвчин шүү гэсэн пост амар их уншаал тэгэл хүмүүс тэгж ярьж байгааг амар их сонсол. За ямар ч хэсэн хардаж болтгүй мэн гэдэг амар сууцсан заяа. Тэнгүүдээ за хардж л болохгүй гэдэг ингээд зүгээр хүчээр хардаж болохгүй гэж бодсон. Түүнээс яагаад хардалт төрдөм болоо хардах мэдрэмж гэж яг юу юм те хардах гэдэг чи яг үндэ монгол хэлнийхээ утгаар бол ингээд хардаж сэрдэх юмны одоо ингээд сэжиглэх ч юм уу тийм утгатай байгааз тэгвэл бидний энэ хардалт гэдэг байгаа болохоор хүнийг гадуур гараар тавьж явах үе гэж хардаж сэжиглэхийг хэлж байгаа мó гэхээр бас хардаж харамлах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ бодоод исэн чинь хардалт гэдэг бол ерөнхийдөө зүгээр л ингээд амар өмчрөх юм билээ л дээ. Би ингээд тэр талаар ингээд тэгж бодохыг ч хүсэхгүй байгаа байхгүй юу. Манай найз залуу надад нэг тиймэрхүү юм ярьж илүү яла. Хардалт гэдэг бол өмчрөхөлт гэдэг тухай бит хоёр юм ярьжсэн аахгүй. Тэгэл би нэрийн өмчрөхөлт гэж үгдээ. Би одоо нэг хүнийг өмчлөөд авах гэсэн л яахгүй. Надаас амар хард төрдөг аахгүй юм ингээд. Хардах гэж амар харамлаад идэг. Үерхсэн хүмүүсийг. Тэгэл би тухайн үедээ болохоор за тийм юм гэж юу байсан юм ингээд мартцсан. Тэгээ сүүлд ингээд бодож байгаа байхгүй юу. Найз залуугаа эмэгтэй найзтай болж моллоо гэдэг юм болж болох юм бол ингээд дотроо амар харамлал тий. Амар тухгүй мэдрэмж төрж мөрөн штэ. Тэгвэл тэрийг ерөөсөө угаасаа questionлдэггүй гэдэг юм даа. Тэрийг ерөөсөө дүгнэлт хийж үздэггүй. Шууд яг тэр мэдрэмжээрээ ингээ явцдаг.
гээ бодоод исэн чинь би өөрөө бас ингээд эрэгтэй найзтай мөртлөө хүнтэй үерхээр тэр эрэгтэй найзуудтайгаа зүгээр ингээд ерөөс харьцаа болчдөг байгаа хгүй юу. Тэг би бодлоо. За уг нь бол манай найз залуу намайг харьцаа болмол гэж хэлээгүй байхад би өөрөө харьцаа болж байгаагаа ингээд найз залуугаа хүндэлж ийн гэж бодож байгаа хгүй юу. Тэнгүүд хүндэлж байгаадаа үнэхээр тэгж байгаа юу гэдгсэн чинь за тэгвэл хүндлэл гэж ойлгосон юм байна. Тэгээд би найз залуугаа эмэгтэй найзтай байнгут намайг хүндлэхгүй байх гэж ойлгоод байгаа юм байна. Гэт ингээд бодож байгаа. Тэнгүүдээ би уг нь бол эрэгтэй найзуудтайгаа бас ингээд ярьж хөрөөд уулзч бас болно шүү дээ. Тэдрийг найз залуудаагаа танилцуулаад гэртээ уурж мөрж бас болно шүү дээ. Тийм юм юусоо орж ирэхгүй байхгүй. Тэгээд ямар тэгэл би найз залуутай боллоо гэж тэр нь намайг ингээл өмчлөөд авцсан би тэрний эд хөрөнгө штэ тий. Гэтэл би яг тэр итгэл үнэмшлээ ерөөсөө ингээд дахин ингээд шүүлт хийж үзээгүй байхгүй. Тэнгүүдээ өөрөө өөрийнхөө ингээд нэг их хязгаарлалцсан тий. Тэгснэ хүний эрхийг бас би өөрийнхөө эрхийг хязгаарлалцсан байгаа юм чинь. Чиний төлөө ингээд эрхийг хязгаарлаж ин чи яснаа мэдлөө энийг ингээд хязгаарлах хэрэгтэй юм шүү. Тэгж чинь харилцан хүндлэлцэл болно штэ гэсэн ийм мэдрэмж байсан байгаа даа. Гэхдээ яг тэр мэдрэмжээ өөрөө ингээд ухаж ийм тайлбар гаргаж ирээгүй. Тэгээ зүгээр ингээд шудраг бус санагдаад байдаг ч юм уу тий. Тэгэл тийм очтой байсан юм билээ. Тэгэл одоо нөгөө тэр мэдрэмжээ яг questionлэхгүй явуулах юм бол цаашлаад юу болох вэ гэх тэнгуут ингээ нөгөө нэг тийм үг гэдэг чинь эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдгүй юм. Тийм үзэл бодол руу явж орохоор байгааз. Гэтэл эрэгтэй эмэгтэй найзууд гэж зөндөл байдаг штэ. Тиймэрхүү байна. За. Тэгээ сүүлийн үед ерөөсөө нүүр будахаа амар багасгацсан. За би уул нь амар нүрээ будах дуртай хүн байсан байхгүй. Тэгээд нүрээ будах нь багасаж магасаад өөрийгөө хайж майцсан ч одоо юу болж байгаа. За шууд л тэндэл эхэллээ. Ер нь ялгаа гарч ийн үү? Өмөрлж ийн наадаа. Би тэр ингээд амар нүрээрээ турцсан. Тэнгүүд ингээд би амар тонхоо харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд юм хөгшин, юм ясан хидрэг, ярдгар юм хацар мацартай, эрүүн ингээд ёртоогоод нэг л таалагдахгүй байгаа. Өмнө нь би ингээд хацартай байхдаа би тэр хацраа хамгийн их үз яддаг байсан за. Яа энэ хацарнаас л намайг салгаад өгөөчтэй гэ баг залбирх нь холбоо байсан байхгүй юу. Тэгсэн чи одоо ингээ хараа. Нөгөө хацар нь байхгүй болчих би ингээ юм. Тэгтээ яг намайг юм аль нэг модел эйженси шууд discover лол би дэлхий одоолоо. Тэгчих юм билүү. Лалта. Годлалтаач би тийм болвол гоё л доо тэгтээ яг. Тэгээ ер нь аль Монгол тэрийг айгуу үзчих юм. Монголынхаа амьдралд буцаад тасаад одоо ингээл халуун усгүй сууж шин. Хасан дараагүй бараг 2 3 хоног байгаа. Тэгээ одоо ингээд хөр тийшээ явж усан дорт юм уу гэж бодож байна. Just арай дэндүүш ус халаагаад бас орж болно. Yes, my video is recording. Oh my god. Би хамрынхаа энэ сүүдрийг яаж тавьдгийг бүр ерөөсөө очроо албагаа за. Миний энэ хамар ингээд энэ сонирхолтой хэлбэртэй. Тэг яг энэ үзүүр хэсэг нь ингээд юм бондгор заяа. Тийм болохоор халууцаад ах юм. Ингээ энэ бондгор болохоор яг энэ дээр ингээд сүйдрэлчингүүд ингээд гэрэл яг урдаас тусган байлаас гайгүй заяа. Тэгэл ингээл өөр газар тусаад эхлэнгүүт нэг халтар болсон юм шиг. Okay, so what I like to do is
нүднийхээ центр гол хэсэгт жоохон саа тавьж өгөх дуртай. Миний саатай юм байхгүй юм. Тэгээ босгоос залхуураад байгаа юм чи энд байгаа сааг ашиглая дөө. Саач гэж нэлээ металлик кола. Ямар балер бор юм бэ? Юм надад ийм алтлаг боронгууг нь зөгтгүүл юм да. Та нарт энэ нэрэнгээс амар гоё ингээд өөртөөхөө амьдралд болж байгаа юм хүм ч юм одоо ингээд өмнө нь намайг үздэг байж байгаа одоо хүртэл ингээд гинт намайг subscription хийсэн байснаа санаад тэ үзэж байгаа бол ингээд доор коммент дээр ингээд амьдрал чинь тэр үеэс хойш юу өөрчлөгдсөний гоё бичсэн. Өөрөө үлээ манай найз намайг тэгж хэлээд би ингээд амар гомдсон. Одоо би яах ёстой вэ? Салах уу малах уу? Тэр драмануудаас бичиж болно. I'm so interested in your life. Yes, your life because I care about you. You matter to me. You guys are fun. You are my community. Би ингээ гоё community үүсгэмээр байгаа байхгүй юу? Би ингээ жинхэнэ амьдрал дээр ингээ олон найзтай болохыг бол нэг хүсдэггүй байна. Олон найзтай болохоор ингээ айгүйх гатуур явах хэрэгтэй болно. Тэгээл хүмүүстэй уулзах хэрэгтэй болно. Хүмүүстэй удаан уулзахлаар ингээд миний батарей дуусаад идэг. Нэг л тийм ядраад идэг. Тэгвэл та нартай гайхахлаар би юусаа яддаггүй заа ингээд айгүй гоё бичлэгээр уулзаад комментиг уншаад ингээд байхаар бол айгүй гоё. Тэгээ та нар ч гэсэн бас тэ ингээд өөдөд сууж явахдаа аягаа гож явахдаа, шулаа гож явахдаа, хичээл хийж явахдаа ингээд хантай штий. Ингээд гоё сонсоод тиймэрхүү амар chill community бол амар гоё байгаас тий. Хамар дээр highlight камера авахгүй юу? Highlight-а би юм. Sorry. Highlight-а би алга болгочих. Биш алга болгочих. It's gone. Okay, it's just gone. What do? I don't have any glitter or anything shimmery and shiny. I need something shiny about it. Okay. За одоо ингээ амар basic хүн заяа. Би бүр basic юмнаас талах чинь. This is what I do all the time with in boys. Eyeliner. Eyeliner. За энэ basic юм дээр одоо нэмэж юу ч хиймээр юм дээ. За ингээд нэг тал бэлэн боллоо. Одоо нөгөө талын бэлэн болгоно гэдэг чинь алаан байхгүй. Одоо ч бас арай гайгүй болчиход байгаа маа. Жин бас practice шаардлагатай юм л шүү дээ. Яг ингээд дүнгийн нүрээ бодож эхэлж байгаа юм чинь бүр хитэн цагийн асуудал байсан тий. Гэхдээ энэ өндөр намын тавилах жоо хэцүү нь бол хэцүү. The fuck is this? Яа юу болоод байгаа юм бэ? Энэ шал өөр болцсон уу? За яах вэ? Яа, за тий нэрээ хэдүүлээ тэгээд тийм өмчөрхөх сэтгэлийн талаар ярьчихсан шүү дээ. Тэр өмчөрхөх сэтгэлд бол юу л орох юм бэлээ. Одоо жишээлбэл надад таалагдахгүй юмыг нөгөө хүн хийгээд ивэл би гомдлож одоо байлуулах ч юм уу тий. Эсвэл болохгүй бол надад хайргүй юм байна гэж бодох ч юм уу. Тэр мэр чинь бол амар токсик. Би тэрнээс тиймэрхүү юмнаас болж хичнээн залуугаас салав. Тэгээд их ихтэй нөргсөн адтай залуучуудаас байна цаажна. Их чинаас токсик зангасаа болоод тэгээд салаа явцсан. Гэтэ тэднэрт бас асуудал байсан. Надад бол асуудал байсныг бол өөрөө мэдэж байгаа байхгүй юу? Тэ яг надад байгаа тэр асуудлыгаа би тэр хүнд ингээд амар тулахгүйгээр өөрөө салаад дуусгачдаг лээсэн л да. Тэр зүг байсан юм билээ. Ядаж хүн заваадгүй бол бас эртхэн салчиж ивэл бас зүгээр юм билээ. Яг завахгүй дэрэнгүүт нь за болио. Нөгөө хүндээ хичнээн хайртай байсан ч гэсэн бас тиймэрхүү шийдвэрүүд гаргах үү байдаг тийм үү?
Тэгээ тэрэн ч зөв. Бид тэгээ одоо сэтгэл зүйч болсон хэрнээ амар олон нийтэд өөрийнх нь жинхэнэ замаар хариулаад идэх юм аа. Юу л та. Жохон discredit юм. Гэтэ ер нь олно шүү дээ. Сэтгэл зүйч нар ч гэсэн хүн. Тэгээд харин ч ингээд хүн байгаа харуулж байх ёстой гэж би боддгийг. Яг тэгэхээр ингээд бас робот биш шүү дээ бид нар ч. Тэр ингээд сэтгэл зүйч болохоор яг асуудаг хамгийн их асуулт үүдэг заяа. Тэр ингээд сэтгэл зүйч хүн болгоноос асуугдсан асуулт үүдэг. Монгол хүмүүс ингээд чи сэтгэл зүйчээр суртай юм уу? Чи сэтгэл зүйч юм уу? Чи миний бодлыг унш та. Миний бодлыг унш та. Өөрийгөө ялчлаа гэж боддог хаа тэр үед. Okay, how is this? Энэ болж гинөө. Надад бол болцсон санагчлаа. Хараад чи битээ хүн байна. За, тэг би ийм чипэс маскара авсан байхгүй юу? Тэгсэн чи энэ бүр яг урт болгохын хувьд бол урт болгодсон мэлээ. Тэгтээ амар тийм хоорондоо наалдуулаад ийсэн бас гоё маскаратай байвал зүгээр юм билээ би. Зэрэг зүйл юм том хацтай ямар амттай юм бэ ингээд тэгсэн чинь бас бурууц шүү. Энэ хараа ингээд бүр нөгөө боб билүү энэ харагч юм. Бүр миний ээжийн үеийн юу аахгүй брэнд гоо сайхны нөгөө хэрэгэлдэг байсан хятад брэнд байхгүй. Та нар энийг санаж гин үү? Энэ бүр одоо хүртэл байд юм биш. Тэгснээ ингээд UV protect гэсэн амар шийдэл байхгүй. За. Ерөнхийдөө бол бараг болчин заяа. Тэнгүүд энэ дэр blush, highlight байхгүй. Би машинд үлдээчих. Тэр ч одоо яана. Blush, highlight байхгүй. Энүүгээр аргалж болох юм. Энэ зүгээр юм саазаа. Саагаар бол энэ чинь ингээд аргалж болох юм. Тэгээ энэс ч газар байхгүй хаа. Хамар дээр үзт юм уу? Йоо. Мөн тэнийг аргалж чинь дөхөө. За боли. Юрэн дээрээ. Нүдэн дээрээ тус цацнаа яадаг чи яадаг юм бэ? Наан гэдэг үү? Түрхэн yes. Түрхнээ. Яадаг. Бидний амар тийм юм kind of them vampiric in dark academia femme fatale makeup and амар дуртайхгүй дуртай байсан билээ би бүр мартцсан байсан тэгээ одоо бодоод my goodness би тийм юм дуртай штэ тэгээ амар хүмүүс би тэр жоохон dark vibe оруулахын тулд энэ жоохон хармаар өнгө ашиглана яадгийн доор тавлаа шүү. Be prepared. Их амар өөрчлөлт ордог юм. Ороод байгаа юм уу? Энэ арай. Нэмээ. Штрих шиг юм оруулсан гэдэг лээ. Анда таалагдсан. Okay, this is about it, I think, but we can add up a little more. Би ингээд энэ дугаас миний мэнг гэдэг байхгүй юу? Тэгээ яг буудчихлын нэгт саарлаа дангууд ингээд тодруулчин заяа. Тэнгүүдээ бас хаяада энэ чи чон ингээд oh no. Тэнгүүдээ ингээд яати жоо маягтай мэнг тавих. Жохон тийм. Би нүрээ татаж сураагүй л дээ. Нүрээ татаж сураагүй биш бүр нүрээ захирч сураагүй. My goodness. Тэгээ би нүрээ яаж захирдгаа мэдгүйгээр дараа нэг бичлэгнээс үзэхлээр ичиж өгдөө шүү дээ. Юу миний хүмсэг ингэж хөтөлт юм уу? What the fuck? За одоо ер нь
Сүүлийн үед би өрөөсөө уруулаа бодохгүй байгаа. Гэтэ ер нь уруулаа бодох дуртай. So I'm gonna do this. Trust the process. Ийм мейкаптэй ийм царайтай гэж бас тийм жоохон тийм хүүтэн хүндий жоохон яхэр жоохон махэр жоохон mysterious ноцлогдсон байл. Тим баймаар байхгүй юу те ялгдашгүй ялгүй шиг. Нэгтэй чадахгүй байна. Шал өөр болсон байгаа шүү дээ. Yes. Яа, оруулахын энд жоохон сүүдэр тавиад өгвөл гоё. Бээрээ тодруулчлаа. Гэхдээ ер нь бол Тэгээ энэ дээр бас жоохон тавиад өгвөл гоё. Орсонгүй. Уцаагаар. Болохгүй мэнэ. Засгаал тэгэл та. Нормал. Ингүүд одоо ингээ уруул юм гатцаа харагдаад байна. I'm gonna use the old as fuck mother gloss. Гоё gloss. Gloss, guys. Gloss түрхнээ. I'm gonna name this Grandma Gloss. Ifni Gloss. Түүхэн Gloss. Манай ээж түрхдэг байсан. Манай ээж үнэн Conti. Үнэн diva байлаа штэ. Ээж минь хан зургийг ингээ асуух. Хальт харж мараад. Альбом айргуулж байгаа харангуй. Diva төгсч идэгтэй ингээ амар лаг том шилмэлтэй. Okay, I think I'm done with my makeup. Тэгээ ингээ яа stress. Яаж ч ингээ өөрөөр бодгаад өөр юм туршиж үзье гэдгсэн ингээ нэг л төрлийн makeup үсчдэг заа. Тэрийг яаж боловсох вэ? Vibe жах өөрчлөгийг тэнгууд ингээд надад зөхгүй ч юм уу тохирохгүй ч юм уу. Нэг гой нэг юу вэ? Стилисттэй болмоор байна. Гой ингээд өөртөө тохирох өнгө сонгоод өгдөг, стайлинг сонгоод өгдөг. Тэм хүмүүс байдаг юм лээ. I don't have much money like that. I'm not rich. I wanna be rich though. Нэг юм дутуу. Okay, I'm gonna do mascara. Энэ нүрэ бодсон чи бүр цаанаасаа юм. Тэл чанад хаа. За. Та нар хамаа хаахгүйгээр ангаахгүйгээр сормосоо бодож чаддаггүй. As you can see, this video is only for the girls and the gays. Ерөөсөө энэ Honda Botox хийлгэнэ. My goodness. Ингээ үрчлээдэг. За. Makeup болцсон. If I was about юу гэдэг. Тэгээ гарах байсан болов нүсээ бас гоё илгмаар байна. Хасуус ахгүй. Oh my god. Diva. She has pause after me. Okay, болцсон уу? It was great catching up with you guys. Дараагийн бичлэг дээр уулзъя. Дараагийн дээр
Дараагийнх тэр гоё юм. Gossip tea байна.